5 сар бол өсөх сар. Өнөөдөр ч гэсэн үгээр дамжуулан эзэн таныг итгэлээр барьж байгуулан өсгөх болтугай. Өсөх сар дотор нэг чухал зүйл нь бол итгэлээр өсөж төлөвшөх. За өнгөрсөн 2-7 хоногийн өмнө эхнэр бит хоёр гэр бүлийн харилцаан дээр өсөх нэг онцгой цаг гаргалаа. Тэр маань өөр хүүхдүүдэд зохицуулаад хоёулахнаа нэг цаг гаргахаар болсон. Хоёулаа нэг газар орж кофе уулаа. Харамсалтай би ятраад унтцныг с тооцвол хоёулаа байсан. Эхнэр маань миний унтсан зургийг авсан байлээ. Дараа нь хоёулаа сайхан хоол идлээ. Тэр дараа нь хоёулаа сайхан кино үзсэн. Тэр кино үзэхдээ Avengers гэдэг кино үзсэн. Үзсэн үү? Үзсэн. Яг дажгүй шүү те. Тэгвэл Avengers би энэ кино хайхтар үздэггүй л дээ. Тэгвэл нөгөө эхнэртэй хоёулаа Avengers гэдэг кино үзэхээр Endgame буюу сүүлчийн одоо тулааныг үзэхээр очсон. Тэгээд 3 цаг үргэлжлэн ихээр нэг л үлсмөр санагдаад болтгоо. Баах юм аваад орсон. Би болохоор эхний 1 цаг эдсэн юм байлээ. Задлаад идээд байж, угаад л байж. Тэгсэн чинь 2 дахь цаг нь эхэлсэн чинь би унтаад өгч. Нэг харсан эхнэр маань намайг явуулж байна. Зочоос ирлээ. Тэгээд Avengers дээр унтна гэдэг бол агуу хүний тоонд орох юм байна шүү дээ. Байнгын аятай бөмбөг дэлбэрээл нөгөө супер баатрууд нисэл тэгж яах би тийм унтчихсан байгаа даа. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр сүүлийн нэг цаг бол их сонирхолтой байсан. Юу болсон гэхээр яг би тэрээс арай ахмад баягийн нэг ихч яг миний хажууд суугаад кино үзэж байсан. Тэгээд би надаас ахмад хүн Avengers-ыг тэгж их сэтгэл тогтож үзсэн гэж юусоо бодож байгаагүй. Харин юу болсон гэхээр нөгөө ихч л миний анхаарлыг их татсан киноноос илүү. Тэнд чинь бахан гадаадын жүжигчд яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө маань амар ойлгож үзэж байна. Энергийн алга ташхи би бүр бараг кино ш нөгөө хүнийг үзээд байгаа юм шиг яагаад вэ ямар сони ямар идэвхтэй үзэж байна гэх. Тэгсэн чинь Avengers дээр нэг гол баатар өнгөрч өрхөө өхвэ. Тэр гол баатар мөгцсөн чи юу болсон бэ гэсэн чи яг миний хажуу суусан нөгөө ихч маань өөлөх. Тэр бүр хайртай ч хамаат мамат юм шүү гадаа. Тэр би бол ерөөсө кино үзэх нөгөө ихчийг үзээ суугаад байна. Ямар сони юу болоод вэ? Тэгээ уулаа зогсохгүй зүггээ удлаад мусны ачуур салфет гаргаж яа нусаа нэгээд уйлах юм. Амар уйллаа. Тэгээд уйлахдаа бүр яасан гэхээр намайг хажууд нь байгаа нэг тоож байгаа малгай би энэ ундаага нөгөө самтны энд нэг хийдэг байгаа шүү дээ. Тэр минь хийсэн. Миний ундаан дээр зүггээ амар ууртаа тавьж байгаа. Би ямар алдсан биш. Надад уурлаад байгаа уу яагаад байгаа тэгээд юу амар тийм эмоцтой үзэж байна. Тэгээд нэг талаараа өөрийгөө бүр өгөж бүх мэдрэмжээ, бүх сэтгэл хөдлөлөө өгөж үзэж байгааг хараад надад бол их сонирхолтой байлаа киноноос илүү. Тэгээд би бол нөгөө их чиг л үзээстэй байсан шүү дээ. Одоо яг яах нь вэ гэж. Тэнд яг нэг үйл явдал болгоо тэнд нэг юм болсон даа гэж ойлгоод байна. Яг нэг хэлэхэд тэр эмэгтэйтэй холбоотой нэг чухал зүйлийг дараа нь бодсон. Бид яг ингэж сэтгэл догдолж бурхныг дагдаг байлаа. Амьдралдаа болж байгаа алхам тутамдаа яг ингэж итгэлээр бурхантай залхагдаж бидний амьдралын талбар бүр маань бурхантай ингэж залхагддаг байлаа. Тэр хүн бол үнэхээр дэлгэцтэй залхагдсан байна. Гэхдээ яг үнэндээ адил бурхантай залхагдах юмсан. Тэгэхээр энэ сар бидний өсөх ёстой нэг чухал зүйл үхээр итгэлээр бурхантай залхагдах хэрэгтэй тийм чухал сэрүүлэг challenge байна гэсэн. Библиэлд итгэлийн талаар маш олон зүйлийг ятгадаг. Еврей номын 11-р бүлгийн 6-р бүгд хамтдаа уншъя. 3 итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм аа. Учир нь бурхан руу ирж байгаа хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч хүмүүс тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэнэ. За та бүхэн намайг дагаад хэлээрэй. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм аа. Итгэх ёстой гэж. Амен. Хажууд байгаа хүмүүс рүү гараад дэлдээ итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм аа гэж хэлээрэй. Библи бол итгэлийн ном. Библи бидэнд итгэлийг ятгадаг. Харин үнэн хэрэгтээ энэ дэлхий бидэнд эргэлзээг л ятгадаг. Бид 7 хоногийн 6 өдөр эргэлзмээр олон мэдээ, уур хүрмээр олон зүйлүүдийг сонсдог. Харин нэм гар болгон бидэнд итгэл найдвар өгөх нэгэн чухал уулзалтанд ирдэг. Энэ бол чухал. Амьдралд боломж байгааг, бурханд боломж байгааг, бидэнд дахиад эхлэх боломж байгааг бурхан дандаа бидэнд сануулж, бидэнд итгэлийг ятгадаг. Тэгэхээр бид амнаасаа үргэж харгаж, амьдралаасаа үргэж ялгаруулж байх ёстой зүйл бол итгэл. Бурхан руу ирэхдээ ч гэсэн бид итгэлтэйгээр ойртон ирэх хэрэгтэй.
итгэл байх. Бурханд асар их таалагддаг зүйл бол итгэл. Бас Библиэр нэгэн чухал ишлэлийг ингэж хэлсэн. Матай номын 9-р бүлгийн 23 дугаар ишлэлийн 2 дахь өгүүлбэр. Бүгд хамтдаа уншъя. 3 Итгэлтэй хүнд бүх юм боломжтой. Бүх юм гэдэг дотор юу ордог юм бэ? Их юм орох уу? Бараг бүх юм орох уу? Бүх юм дотор бүх юм орно. Харин итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид хамтдаа итгэлийн тухай үзлээ. Итгэлээр хүр гэдэг сэдвээр эзний үгээс суралцсанаа. Марк номын 5-р бүлгийн 22-оос 34-р эшлэл. За бүгд хамтдаа уншъя. 3 Синагогийн ахлагчдын нэгэн болох Яар гэгч хүн ирж Есүсийг хараад хөлдөн унаж. Бяцхан охин маань үхлийн нэрвэг дээр байна. Та очиж мутрaan тавиач. Тэгвэл тэр минь идэгж амьдрах байхаа гэж ихэд хүсэмжлэн гуйв. Өргөжлүүлээд харъя 24-5. Есүс түүнтэй хамт явхад хурсан олон түүнийг дагаж бүчин шахалтаж байлаа. 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй. Харин би улам мууджээ. Есүсийн тухай сонссны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар түүний ард очиж гадуур хувцсанд нь хүрвэ. Учир нь тэр хэрвээ би зөвхөн түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй түүний цус гоочхон татарч өвчнөө салснаа биеэрээ мэдэрвэ. Есүс тэр даруй өөрөөс нь хүч гарсныг мэдээд хамтунши олон түмэнлөө иргэн харж хэн миний хувцсанд хүрв гэж асуулаа. Шандаран түүнд хурсан олон таныг шахаж байгааг та харал та. Тэгтэл та хэн надад хүрвэ гэж хэлэх юм гэлээ. За дараагийн ишлэл сүүлийн 2 ишлэл. Есүс үүнийг үйлцсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрон ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чицсээр ирж Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд охин минь итгэлчин чамайг идгээл амар тайван явж зовлонгоосоо ангижигтун гэлээ гэсэн. Амен. За бид хамтдаа сайн нэгэн түүхийг харлаа. Есүс эзэн маш олон хүмүүс цугласан нэгэн гудмаар алхаж явах үед синагогийн ахлагч буюу сүмийн тэргүүн ахлагч болсон Яар гэдэг хүн гүйж ирээд Есүсээс тусламж гуйсан. Их эзэн охин маань өвчтөй байна. Охин маань өвчнөөсөө болоод өвчтөд байна. Та манай гэрт очиж охин дээр маань гар хурж охиныг маань идгээж өгөөч гэж гуйсан. Есүс Яарын одоо саналыг хүлээж аваад Яарын гэрлүү явсан гэсэн. Харин Яарын гэрлүү алхаж явах үед асар олон хүн түүнийг тойрон бүчиж, түүний эргэн тойронд маш олон хүмүүс түүнийг шахан бүчиж байсан. Харин ингээд алхаад явж явах үед нэг онцгой зүйл болсон байна. Тэр зүйл юу болсон бэхээр хэн нэгэн Есүст хүрээд тэгээд Есүсээс ямар нэгэн хүч гараад тэгээд тэр хүчээс болоод өнөө хүрсэн хүн маань итгэрсэн. За ингээд энэ үйл явдлын дараа юу болсон гэхээр Есүс эргэн тойронд байгаа хүмүүсээ хараад хэн надад хүрвэ гэсэн шалгар нь хариулт нь өгсөн билээ. Энэ олон хүн таныг тойрон бүчиж байхад та хэн надад хүрвэ гэх юм ямар сони юм бэ? Бүгд л танд хүрч байна шүү дээ гэж хэлсэн. Харин Есүс эзэнгүй энийг онцгой хүрэлт байсан. Хэн хүрвэ гэж. За түүхэн юм болсон. Тэгээд эргээд Есүс өнөө хүрээд эдгэрсэн эмэгтэйд охин минь итгэлчин чамайг идгээл амар тайван яв зовлонгоосоо ангиж ир гэж хэлсэн. Бүгд энэ түүхээс хамтдаа хэд хэдэн чухал зүйлийг харъя. Есүс эзнийг Яарын гэрлүү явж явах үед араас нь дагаж явсан олон хүмүүсийн дунд 12 жилийн туршид өвдөж шаналсан нэгэн эмэгтэй байсан. Нэг 7 хоног биш, нэг сар биш, нэг жил биш, 12 жил өвдсөн. Та төсөөлдөө 12 жил өвчнөөсөн болоо шаналж байгаа нэгэн хүн эдгэрэл хайж Есүс рүү ирсэн байна. 12 жил. Бүгдээр 12 гэж хэлээ. 12. Хэрэг урт хугацаа байна. Маш урт хугацаа. Тэрний нэмэгтэй өвчин ямар өвчин байсан бэ? Цус алддаг өвчин. 12 жил цус алдсан учраас нүүр царай цонхиж гисэн, турж идсэн. Тэр маш их ядарчсан, туйлдчихсан нэгэн өвчин. Өнөө өвчтэй эмэгтэй маань олон эмчийн гарт амьдсан. Бага бүх хөрөнгө авч очоод идгээр гэсэн бол
болгон дээр Элаар шуулна гэсэн болгон дээр л очиод найдвар тавьж эд хөрөнгөө өгсөн. Олон юм чинь гар дамжсан. Гэхдээ үр дүн нь юу байсан бэ? Улам муудсан байна. Харин эцэст нь тэр асар их шаналлтайгаар үлдсэн. 12 жил өвдсөн нэг эмэгтэй. Гэхдээ тэр эмэгтэй нэг түүхийг сонссон. Тэр түүх нь юу вэ гэхээр Израиль нэгэн 10 багш гарч ирсэн гэдэг түүх байж. Төрөлхийн сохор хүнийг хараа оруулж хэвтэрт байгаа хүнийг бүр мөсөн идгээж үгсэн нэгнийг анилуулж өөрлөө нэрсэн өвчтэй болгоныг идгээж байгаа нэгний талаар сонссон. Энэ мэдээг сонссны дараа өнөө эмэгтэйд багш гэсэн итгэл төрсөн байх. Гэхдээ яаж игээд энэ хүнтэй уулзаад өвчнөөс ангиж явах юмсан гэсэн тэр хэрэгцээ түн байсан. Харин нэг өдөр гайхалтай мэдээ сонсогдсон өнөө гагуу идгээгч багш маань өнөө гагуу юрмсын хүн маань өөрийнх нь амьдарч байсан хотод ирсэн гинэ. Энэ мэдээг сонсоод итгэл найдвар өвөрлөөд очсон. Харин очих үед харамсалтай нь юу болсон бэ? Асар олон хүн тойрч бүжиж байсан учраас Есүст хүрэхийн тулд тэмцэх хэрэгтэй байсан. Библийн өөр нэг хэсэгтэр Есүсийн дээлэнд биш, дээлийнх нь хормоод хүрлээ гэж хэлсэн байдаг. Хэрвээ яг энэ зүйлийг харах юм бол дээлийн хормоод хүрэхийн тулд хүмүүсийн дундор мүлхэн байж, тэмцшин байж, Есүсийн дээлийн хормоод хүрсэн гэсэн зүйлийг бид харж болно гэсэн. Хормоо хаана байд юм бэ? Дээлийн хормоо. Яг хөлийн одоо хавцал байгаа шүү дээ. Ялангуяа тухайн үеийн Израилийн багш нар бол урт хормоотой зүйл өмсдөг байсан. Хормоо нь бараг л шагаа шүрхэхээр тийм хормоотой. Тэгвэл өнөө эмэгтэй маань өвчнөөс нь салахын тулд маш даруй болж, тэмцсэн байж, мүлхэн байж магадгүй Есүсийн дээлийн хормоод хүрч идгэрсэн байх нэ. Тэгэхээр Есүсийн талаарх мэдээ түүнд итгэл найдвар авчирсан. Есүсийн талаарх мэдээ түүнд амьдралаа өөрчлөх боломж байгааг сануулж байна. Өнгөрсөн зууны хамгийн агуу номлогчдын нэг болох Билли Грэхэм хэлэхдээ бидний итгэлийг хүчрхжүүлэхийн тулд Бурхны бидэнд өгсөн гол багаж бол Библи юм аа. Хэрвээ бидний итгэл Библиэд суурлагдаагүй бол үндснээс нь суглан авсан цэцэг мэд хатах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр Библиэр бас юу гэж хэлдэг вэ гэхээр итгэл нь сонсох нь Христийн үгээр гэж бас хэлдэг. Бидний хувьд өнөөдөр яг Есүсийн талаарх, Бурхны талаарх чинхэн бодтой үнэн гомшгүй тэр мэдээг хаанаас олж сонсож болох вэ? Орой болгоны 19 цагийн мэдээрээс үү? Улс төрийн тоомоос үү? Спортын мэдээрээс үү? Аль эсвэл удахгүй болох ч байгаа ямар нэгэн одоо хамтлагийн одоо тоглолт гэдэг юм уу? Юм дээр очиж мэдэх болов? Тэн дээр гинтхэн дуулж байгаа хүн дуулж дууссан гутаа Есүс бол гэж ярьдаг болов? Хаанаас энэ мэдээллийг олж авч болох вэ? Библиэс. Тэгэхээр Бурхны үгтэй залхагдсан яг Бурхан хинбэ гэдгийг таньж мэдэх нь бидний итгэлийг улам илүү өсгөж хурцлдаг. Яг энэ итгэлээр өсөх үйл явцыг би яг өөрийнхөө амьдралтаа зүйрлүүлж ишүүлж бодохдоо эхнэртэйг харилцаатайгаа их ойртуулан боддог жишээж. Би эхнэртэйгээ гэрлээд 15 жил болжээ. 15 жилийн хугацаанд би яг үнийг хэлэхэд эхний 2 жил амар хартай нөхөр байсан л да. Ер нь бол би юм хартай гэж өмнө хөлөмөр ирчүүд байна. За байсан ч өрөхгүй байх л тоо. Би нэг хартай байсан. Ер нь надаас арай илүү нуруулаг, уг нь бол би нуруу гайгүй болцтой. Алтан дундаж. Гэхдээ надаас арай илүү нуруулаг, арай илүү аятайхан нэг залууны хөвдөр зам үед явсан гэсэн мэдээ сонсогдов. Яаж аваас. Дөнгөж гэрлээ жил болох ч байсан. Тэгээ яагаад ч мэдэхгүй тэр залуу надаас арай илүү санагддаг байсан л та. Тэгээ би юу гэж бодсон гэхээр одоо яхад итгэж болоод удаачгүй байсан. Тэр амар хартай байсан л та. Өмнөө л хэлээ та нар намайг үргэлжил яг юм байсан. Эхээс төрөхтөл өөгүй төрсөн мөрсөн гэж битгий болмоор би чинь засарч яваа. Гэмээр ухамсарлаад гэмшээд бурхантай алхаж яваад гэмтэн штэ. Харин эхнэртэйгээ гэрлээд удааг байх үед хар гэдэг өвчин надад байлаа. Тэгээ тэр өвчнөөс болоод надаас арай илүү нуруулаг, арай илүү handsome гин санагдсан нэг залуу зам үед явсан мэдээ сонслоо. Тэгсэн чинь нөгөө залуу манай эхнэрийг тэр зам үйд байсан. Одоо манай урд аав ээж хоёр дээр хадам аав хоёр дээр гэртээ очичоод ирээд явсан. Тэгсэн чинь харин тэнд байгаа сураг сонсогдлоо. Тэгсэн чинь манай хадмынхаар нөгөө залуу ороод гарваа. Тэгэн гут нэг сонир болоо явчлаа.
Яа. Тэгээд энэ өвчин ч өөр айгу балаа юм байлаа шүү дээ. 14 жил юм ярьж байгаа шүү. Одоо тийм байхгүй л дээ. Тэгээд би хардсанаас бол эхнэрлүүгээ залгаваа. За манай эхнэрээс дараа та нар өнгөтөр сонсож болно. Яг энэ бол болсон юм л байхгүй. Тэгээд би залгаад юу гэж хэлсэн гэхээр нөө хэн ирсэн үү гэж асуулаа. Ирсэн гэж шүү. Ирээд ороод гарсан гэж шүү. Бүр ороод гарахтын хоолнд идээд гарсан гэж шүү. Нэг сонир болоо явчихсан. Нэг сонир юу ч өгдөд байгаа мэддэхгүй юм л юм өгдөд байгаа. Тэгээд би за нэг айхтар юм хэлээгүй мөртлөө гитхэн тэгээд нэг сонир мөнгө хэлсэн л дээ. Тэгээд яасан бага хоолунд идээд байж байгаа юмсан уу? Гэж хэлснээр гэрлээ удааг байгаа шүү дээ. Та нарыг зүгээр ойлгоорой. Ноог бас тэр ингэж ярьдаг юм байлээ. Эхнэр хардтай байлээ гэж бодчихгүй шүү дээ. 14 жил юм ярьж байгаа шүү. За тэгээ итгэж өгөхгүй л байгаа юм шүү дээ тэр чинь. Тэгээ би юу гэж хэлсэн гэхээр та хоёр яасан тэгээ бах юм ярьж суу. Хэрвээ манай өмнөс бах юм ярьсан гэвэл за би шууд богоно билээд авал оройн явах байсан шүү дээ. Юу ярих вэ тэгээд хоолунд идж байгаа гараа ялгаж за та хоёр юм яриаггүй юу гэж. Тэгээд хоёр зүгээр байгаа гэж нэг тийм сони ярьсан юм. Манай хүн тэгээ юу яриад балаад байгаа юм бэ чи. Гүзэрдэр юм болдог үстэй. Болно гэж. За тэгвэл миний тэр үед явсан байх юм да. Тэгтээ анхны үед бол яг ингэ итгэж өгөхгүй байсан. Харин явцсан дунд энэ эмэгтэйг таньж мэдсэн байхгүй. Энэ эмэгтэйд итгэж болох хүн байна гэдгийг ойлгосон гэсэн. Тэр энэ хүн ч гэсэн намайг бас таньж мэдсэн гэсэн. Тэгээ би энийгээ таньж мэдэх тусам. Би энийгээ ойлгож дотносож ойлгох тусам. Би эндээ бас үнэнч байгаагаа харуулах гэж хичээж оролдох тусам. Дээр нь бас үнэнч байх гэж оролдож байгаа алдаа янз бас нэг хардас сэрдчгээр үйл явдал хэм үү үйл хөдлөл үг яриа хэлцснийхаа дараа түүнийгээ засаж залруулах гэж оролдож байгааг харж би эндээ үнэнч байхыг хичээх тусам. Нэг талаараа би энийгээ таньж мэдэх тусам. Би эндээ илүү итгэж гэлсэн. За харин одоо юу болж юм гэхээр орой би заримдаа 10-11 цаг үед харах тохиолдол надад байна. Тэгэхээр зарим үед бол ихнэр маань үнэхээр гүн амгалан нойронд автцсан удаж авах үеч бас байдаг. Энэ одоо 11 бол хаавар яваад яагаад байх гэсэн утас муц зохиол янз байхгүй. Нэг талаараа битээр би эндээ итгэж хэлсэн гэсэн. Тэгэхээр итгэл гэдэг бол таньж мэддэг их холбоотой зүйл. Хэрвээ та бурханд үнэхээр итгэж найддаг нэгэн болё гэвэл та ямар нэгэн том итгэл таны дээрээс гэж буугаад ирэх эснийг таньж мэдэх тусам итгэлийн амьдрал маань урагшилдаг. Тэгэхээр эзний үгэн дээр суурилагдсан итгэл эргэлзээ гэдэг янз янзын салхинд туugддаггүй. Эргэлзээтэй хорж хутгалддаггүй. Тэгэхээр эзэнд итгэх итгэлтэй холбоотой чухал зүйл бол эзний үгтэй хамт байх тухай байна гэсэн. За бүгдээр өөрчлөлтөнд нөгөө төгрөг оръё. Өвчин зовлон шаналсан өнөө эмэгтэй эзний талаар сонссон. Их олон зүйлийг сонссон байна. Тэгээд эзэнтэй уулзах боломж олдох болов уу гэж байтал харин эзэн түүний амьдарч байсан хотод ирсэн. Ингээд өнөө мэдээг сонссон эмэгтэй маань их эзэнд хүрэхээр Есүс эзэнтэй уулзаж өвчин зовлонгоосоо илааршихын тулд олон хүний дундуур мөлхөж тэмүүлсээр Есүс ойртон очсон байна. За бүгд Үлс номын 16 дугаар бүлгийн 31-р эшлэгийг хамтдаа уншаад хий. Эзэн Есүст итгэгтэн чи болон гэрийн чинь аврагхан гэлээ гэсэн. Эртний Македоны тэргүүл хотын нэг болох Филиппой хотын шоронд байхдаа Паул гэж хүн итгэлийн талаар ийгүү хуваалцсан байдаг. Эзэн Есүст итэг тэгвэл чи аврагдана гэж. Итгэл бидний аврал руу хөдөлгөө гэж хэлсэн гэсэн. За өнөөх эмэгтэй маань юу гэсэн бэ? Амандаа нэг зүйл өглөж явсан байна. Марк номын 5 дугаар бүлгийн 28 дугаар эшлэгийг харвал. За бүгд хамт уншия 3 Учир нь тэр хэрвээ зөвхөн түүний хувцсанд нь хүрвэл итгэрнэ гэж өөртөө хэлжээ гэнэ. Энэ эмэгтэй яг юу хийсэн бэ? Бүгд энэ зүйлийг хамтдаа деталаар нь харъя. Өнөөх эмэгтэй маань эхлээд итгэсэн. Итгэсэн учраас Есүсийг хайж ирсэн. Мөн бац? Санаандгүй тэнд таараагүй бүр зориулт гаргаж Есүсийг хайж ирсэн. Хайж ирээ зогсохгүй юу болсон бэ? Амандаа нэг зүйл тунхаглан явсан бэ? Амандаа нэг зүйлийг давтан гэлж үгэлж байсан гэсэн. Юу гэж хэлсэн бэ? Хэрвээ би түүний дээлийнх нь хормоод хүрчгэл юм бол итгэрнэ.
итгэрнэ. Бүгд хамт хэлээ гурваа. Хэрвээ би очоод хүрчих юм бол итгэрнэ гэж өөртөө тунхагласан гэнэ. Хэн нэгэн хүн ирээд хэлсэн үү? Өө үсгүй. Хэрвээ чи явж очиж хүрчвэл итгэрнэ гэж хэлсэн үү? Өөртөө тунхагласан. Хэрвээ би хүрчвэл итгэрнэ гэж. Түгээр баггүй юу болсон бэ? Тэмүүлсээр байгаад хүрсэн. Буюу үйлцээ гэсэн. Тэгээд итгэрсэн байх нэ. Итгэсэн, тунхагласан, үйлцсэн. Яг номын 2-р бүлгийн 17-р ишлэлдэр иймээс итгэл нь хэрвээ үйлсгүй бол өөрөө үхмэл юм а гэсэн. Таны итгэл үйлс байхгүй бол үхмэл. Та итгэж байгаа зүйлээ тунхаглаж, тунхагласан зүйлээ үйлдгүйдэл таны итгэл үр жимстэй болно гэсэн. Үйлсгүй итгэл үхмэл. Харин үйлстэй итгэл амьд байх нь. Өнөөх эмэгтэй тунхагласан, итгэсэн, тунхагласан, тэгээ хүрсэн байх нэ. За миний хөвчлөлтэй хөрхөн юу ярьж байгаа жишээ түүх. Нэгэн Чинэлэг хаант улсын эзэн хаан өөрийнхөө албатуу даяар болон хаант улсынхаа бүх эзэмшил даяар нэг том зарлал явуулж. Тэгээд тэр зарлал нь юу вэ гэхээр улс орныг маань миний хайртай ганц хүнтэй ханилт суугаад улс орныг маань өдөрдөн захирах дараагийн хааныг би сонгоно. За би өөрөө хүү байхгүй ганц охинтой учраас охинтой маань ханилт суугаад улс орныг маань өдөрдөх дараагийн хааныг би сонгоно. Ингэхдээ нэг шалгуур байна. Хаант улсын маань хамгийн аимшигтай гэж хэлэгддэг түргэн урсгалтай хэрнээ аимшигтай болон матартай нэг гол байгаа. За тэр голын нэг захаас нөгөө зах хүртэл айлгүйгээр өнөг матруудын дундуур сэлээд гараад ирсэн эр зөрөгтэй. Эр зөрөгтэй баатарлаг тэрээр хүндэл охиноо ихнэр болгож өгөө. Тэгээд хаант улсынхаа дараагийн ханаар сонгоно гэж хэлсэн. Ингээд цаан хаант улс даяар явсан хаант улсын эргэн тойрноос 480 зогсоос эрэлхэг эр зөрөгтэй гэсэн залуу хөвгүүд цугларсан. За тэгээ бүгдээрээ хааны зарилгын дагуу бүгдээрээ яг нэг шугам нэгнэд зогсоод дохио өхийг бүгдээрээ хүлээж ирж. Яг дохио өхийг хааны зарлаг гарч ирээд дахиад нөгөө тогтоолыг үнэлсэн. Энэ цугласан байгаа эрчүүд дундаас эзэн хааны зарилгын дагуу энэ матартай болыг одоо эрэлхэг эр зөргөөр туулан гарч ирсэн тэр одоо эр хүнд тэр залууд тэр баатар эрт хаан өөрийн ганц охиныг эхнэр болгож өгөөд хаан тулсаа өвлүүлнэ. Гэдэг нөгөө хааны гаргасан тушаалыг уншиж эхэлж байтал нэг залуу үсрээл гол руу орцсон байна л да. Өнгө нөгөө залуу чинь гол руу ороод хүмүүс нөгөө хааны зарилга уншиж байгаа нь анхаарал хандуулсан юм аа. Бүгдээрээ нөгөө залуу руу харсан. Бүгд л гайхсан. Эхний матар дээр өсөрч гарсан. Бүгд алга дассан. Хоёр дахьын дээр гарсан. Бүгд алга дассан. Гурав дахь нь аман дээр гიშгээ сүүлэн дээр гიშгээ ингээд гарсан. Бүгдээрээ алга дашаад орлоо гоо юм болсон. Нэг нэгсэн нөгөө залуу голын нөгөө нэг дээр гарч. Бүгдээрээ талгааны жинүүлэн дашаад ямар эрэлхэг хүчрэхэг зоригтой ямар баатарлаг залуу вэ гэж бүгдээрээ гайхаж шагссан. Харин нөгөө залуу маань голын нөгөө өрөг дээр гарсны дараа учиргүй амьсгаадсан байж л дээ. Тэгээ нөгөө залуугаас хүмүүс бүгд гайхсан. Одоо яг юу хэлэх болоо гэж дээ. Би чадлаа гэх болов яах вэ гэж. Харин нөгөө залуу маань амьсгааж байгаа амьсгаагаа дараа л ингэж хэлсэн. Яа хэн нүлгсэн бэ? Хэн намайг нүлгэж байна гэж. Болоог хад хин нэг навчаад үлгчихчихлээ. Тэгээд одоо гарцаагүй байдалд орсон учраас хүүсээр гал голын хэрэг дээр яаж гарснаа ч мэдээгүй гарт. Яг үнэн хэрэгтэй бидний итгэлийн амьдрал заримдаа ийм болдог шүү. Бид өөрсдөө шийдвэртэйгээр асуудал руу итгэлээр өсөж ордоггүй. Харин хэн нэгэн эсвэл нөхцөл байдал биднийг түлхэх үед л гарцаагүй эсвэл яг тийм байдалтай байна. За заримдаа бидний итгэлийн амьдралыг харвал чуулгандаа бид эрэхтэй, бурхан руу эрэхтэй, өөрийнхөө шийдвэрээр биш, хэн нэгнээр оосрлуулаад, хэн нэгнээр ятгуулаад, өнөөдөр цуглаандаа явах уу, яах уу гэсэн мессеж сонсоод дуртай дургууныг ирэх үе бас байдаг. Харин шинхэн итгэл бол, үйлстэй итгэл бол, өглөө болгон, бүтэн сайнны өглөө болгон босоод, өнөөдөр би бурханыгаа магтахаар уужих болно. Өнөөдөр би бурхандаа хүндэтгэл өргөх болно. Би өөрийнхөө амьдралаас яг бурхан руу чиглэсэн өөрийнхөө сонголтоор ирдэг итгэлийг бас би танд итгаад байна гэсэн. Үйлсгүй итгэл бол үхмэл. Харин үйлстэй итгэл бол асар олон гайхалтай үр дүн гаргасан. За бүгдээ итгэлийн талаар нөгөө эмэгтэй амьдралтай холбоотой, үйлдэлтэй холбоотой эргээд бүгд хамтдаа суралцсан.
Өнөөх эмэгтэй итгэлээр хүрсэн. Мөн үү? Итгэлээр хүрсэн. Тэгээд юу болсон бэ? Итгэлээр тунхагсан, тэгээд эдгэрсэн байна. 12 жилийн туршид цус алдаж байсан өвчнөөсөө илааршиж эдгэрсэн. 12 жилийн туршид өвдсөн өвчнөөсөө болоод ичхүүр, ганцаардал, хоосрол, цөхрөл, хүсэл мөрөөдөлгүй байсан тэр эмэгтэй маань, цөхрөл хоосролоор дүүрэн байсан тэр эмэгтэй маань эдгэрч бүх өвчин зөвөр амьдралын олон асуудлаас илаарсан гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг чухал зүйл яригдж байна гэсэн. Итгэлээр хүрсэн, тэгээ эдгэрсэн. За энэ түүхээс бүгд хамтдаа хэд хэдэн чухал зүйлийг хамтдаа харъя. Есүс эзнээс хүч гарсан. Есүс эзэн яг ингээд л явж байгаа үед түүнээс ямар нэгэн хүч гарсан. Харин ингэж хүч гарсны дараа яг энэ хүч гарсан гэдэг үгтэй холбоотой нэг зүйлийг бодоорой. Есүс эзэн Библиэлээс харуул олон удаа өөрөө явж чад тэрэгэн дээр гар тавьж өөрөө тэр хүчийг суллан байж эдгээдэг байж. За ойлгож байна уу те? Есүс явж очоод эдгэр хүмүн, эдгэр охин минь гэж өөрөө тэр хүчийг суллан байж өвчтнүүдийг эдгээдэг байсан. Харин энэ удаа Есүс эзнээс хүч гарсан. Энд нэг өөр мэрэгч юм. Есүс эзэн өөрөө хүчийг суллаагүй зүгээр л яарын гэрдээ алхаж явсан. Гэсэн чинь гинт нэг хүч өөрөөс нь гарсан. Хэн нэгэн өөрөөс нь зөвшөөрөл аваагүйгээр ямар нэгэн хүчийг өөрөөс нь авсан гэж хэлж байна. Надаас хүч гарахыг би мэдэрлээ. Надаас хэн нэгэн миний зөвшөөрлгүйгээр эдгэрлийг авлаа. Надаас миний шийдвэргүйгээр хүч гарчлаа гэж хэлсэн гэсэн. Энэ хэн нэгэн эдгэрлээ надаас өөрөө авчлаа гэж хэлсэн гэсэн байна. За үргэлжлүүлээд харуул. Тэгээд Есүс юу хэлсэн бэ гэхээр надаас хүч гарахыг би мэдэрлээ. Хэн надад хүрвэ гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ Есүс эзэн хэн өөрт нь хүрснийг мэдэж байсан болов? Мэдэж байсан. Хэн нэгэн үг хэлэхээс ч өмнө бодол санааг нь хандлагыг нь Есүс эзэн мэддэг байсан. Хэн өөрт нь хүрснийг ч мэдэж байсан. Тэрнээс Есүс эзэн хэн надад хүрвэ гэдэг нь ийм утгатай биш л дээ. Надаас хүч гарлаа, хэн яг хүч авч ба хэлчихлээ та нар нэр. Тэсээ зөвшөөрөлгүй хүч гараа авчихсан шүү дээ. Хэн надад хүрвэ? Ингэж хэлээг байхгүй. Тэгээ хэн надад хүрвэ? Хэн яг хэлчихлээ ямар сони юм бэ та нар. Хүний хүч зөвшөөрөлгүй хүч гараа авчихсан надаас. Хэн яг хүрсэн бэ? Хэлчихлээ. Гэсэн утгаар хэлээгүй гэсэн. Харин Есүс эзэн мэдэж байсан хэрнээ хэн надад хүрвэ гэж хэлсэн энэ шалтгаан нь юу юм бол? Харин ингэж асуусны дараа шавнар бол юу гэж хэлсэн гэхээр багшаа бүгд л танд хүрч байна шүү дээ гэж хэлсэн. Та нар төсөөлөд үстэй бүгд л Есүс хүрч байсан. Бүгд л шамбаардаад Есүсийг бүчиж аваад бүгд л Есүст хүрч байсан. Тэгээд бүгд таныг тоорч хүрээлээд бүгд танд хүрч байхад хэн надад хүрвэ гэдэг чинь ямар сонин асуулт вэ гэж шавнар дургуутсан байна. Харин Есүс эзэн хариулт юу байсан гэж? Үгүй бүгд надад хүрсэн. Гэхдээ нэг хүн итгэлээр хүрчлээ гэж хэлж байсан. Ойлгож байна уу те? Бүгд хүрсэн. Бүгд ирсэн. Бүгд магтсан. Бүгд өргөсөн. Бүгд цуглаан дээрээ суусан. Гэхдээ нэг хүн итгэлээр ирээ суучихжээ гэсэн. Бүгд надад магтаал өргөсөн. Гэхдээ нэг хүн итгэлээр магтаал өргөлөө. Тэр зүгээр дуулаагүй гэсэн. Бүгд Есүст хүрч, бүгд Есүсээс зурж, бүгд дээлийг нь хормон, дээлийг нь захан, дээлийг нь ханьцсан хүрч байсан. Гэхдээ тэр дундаас нэг хүн итгэлээр хүрсэн. Үнэн хэрэгтээ Есүс эзэн хэн надад итгэлээр хүрвэ гэж асуусан гэсэн. Ингэхдээ Есүс эзэн тэр хүнийг илчлэхийг хүссэн. Үүгээрээ Есүс эзэн өөрийг нь тойрон хүрээлж байсан хүмүүс нэг чухал хичээлийг заахыг хүссэн. Харин энэ хичээлийг өнөөдөр бид хамтдаа сурах гэдэг. Бүгд түнд хүрсэн. Гэхдээ нэг нь итгэлээр хүрсэн. Ингээд эмэгтэй үнэнээ хэлсэн. Харин түүний хэлсэн энэ үг тэр өөрийгөө ивчилсэн энэ үйл явдал нь өнөөдөр бидний сурах гэдэг чухал хичээл. Бид бүгдээрээ Есүс эзэн рүү ирдэг. Бид бүгдээрээ итгэлийн амьдралаар амьдардаг. Гэхдээ биднээс хэдэн яг итгэлээрээ Бурхан руу хурж очоод Бурхан өөр дээр нь ирэхийг хүлээх биш. Өөрөө итгэлээрээ Бурхан руу тэмүүлж очоод Бурхан бидэнд өгөхийг хүсэж байгаа зүйлүүдийг
хүлээн авдаг болно. Үнэн хэрэгтээ Есүс эзэн бүгдийг амьтаа, бэлгсэн амьтаа болоосоо гэж хүсдэг. Бүх хүмүүсийг эдгэрсэн байгаасаа гэж хүсдэг. Та биднийг алийг нь шалгаагүй, хангагдсан, дүүргэгдсэн, амьдрал бүргэж урагшилдаг, хөгжин цэцгэлдэг байгаасаа гэж Бурхан хүсдэг. Магадгүй та эцэг нэгэн цагт ингэж бодож иж болох юм. За тэр хүний дээр л Бурханы таалал илүү байна да. Миний дээр нэг дундуурхан байна да. За тэр ч бүр байхгүй ч юм шиг байна да. Тэгээ бодохдоо Бурхан одоо энэ дээр илүү их тааллаа өгөөд энэ хүнийг илүү их ерөөй гэсэн сэтгэлтэй байгаа юм шиг мэдрэмж төрж байсан байж болох юм. Харин Библиэс харвал Бурхан бүх хүнийг амьтаа байгаасаа, бэлгсэн амьтаа байгаасаа гэж хүсдэг гэж хэлсэн байна. Матай номын 6 дугаар бүлгийг харвал Бурхан биднийг залбирч хуухаас ч юм бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг бөгөөд тэр хэрэгтэй зүйлүүдийг бэлдсэн байдаг. Иремья 29-р бүлгийн 10-11-р эшлэгийг харах юм бол Бурхан бидэнд зориулсан төлөвлөгөө байгаа гэж хэлдэг. Тэр төлөвлөгөө нь гайхалтай шиг юм бол сайн сайхны төлөвлөгөө, ирээдүй ба найдварыг авах төлөвлөгөө гэж хэлсэн. Бурхан өөрийнхөө бүх хүүхдүүдэд, Бурхан өөрийнхөө бүх дагалдагч нарт бүгдд нь яг ижил хайртай. Бас бидний бүгднийг амжилттай амьдраасаа гэж хүсдэг. Хажууд байгаа хэн нэгэн рүү хартаа. Тэгээд та яг миний хэлхийг дагаж хэлээрэй. Бурхан танд хамгийн сайныг хүсдэг гэж. За одоо хэд хэдэн үгийг тэр хүн рүү харж байгаад хэлнэ. Бурхан таныг хангалуун байгаасаа гэж хүсдэг. Бурхан таныг эрүүл байгаасаа гэж хүсдэг. Бурхан таныг жаргалтай амьдраасаа гэж хүсдэг. Бурхан таныг амжилттай ажилласаа гэж хүсдэг. Бурхан таныг нэг хүндтэй байгаасаа гэж хүсдэг. Амен. Бурхан бидэнд энэ бүгдийг хүсдэг. Ингэхдээ тэр бидэнд бүгдийг нь нэгүсэл дотроо өгөхийг хүсдэг байсан. Харин харамсалтай нь бидний хідэн итгэлээр Бурхан руу хүрч очдог. Бид итгэлээр Бурханаас тэр өрөөлүүдээ авах гэж итгэлээр түүн рүү тэмүүлдэг болно. Яг энэ түүгээр дамжуулж эзэн бидэнд заахыг хүсэж байгаа нэг чухал зүйл бол яг энэ эмэгтэйтэй адил итгэлээр надад хүрээд угаасаа би та нарт өгөхийг хүсэж байгаа. Угаасаа би та нарыг хангалуун байгаасаа гэж хүсэж байгаа. Харин итгэлээр надад хүрээд надаас аваад таачаа гэж эзэн хэлж байна гэсэн. Амен. Би хоёр хүүхэдтэй. Тэдний хинэж надаас аваа би усууж болох уу? Өнөө оройны хоолнд миний нэрийг оруулчаарай гэж хэлж байгаа. Тэд миний хүүхдүүд учраас гэрт байгаа бүх зүйл тэднийх, хөрөгчөн дотор байгаа бүх зүйл тэднийх. Харин би бол дүүргэх үүрэгтэй хөрөгч. Гэхдээ тэд бол хизээч хөрөгч рүү очиж явахдаа те эсвэл орой хоолн дээр би нэрээ оруулъя гэж хэлж байгаа. Бүх юм өөрсдийнх нь гэж мэддэг. Тэгээд яг л үнтэй адил бид бол Бурханы хувьд бол Иохан номын 1-р бүлгийн 12-р ишлэлээр хэлсний дагуу түүний огтуд, түүний хөвгүүд ямар ч эцэг үр хүүхдтэй сайныг хүсдэг бол тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн тэр агуу Бурхан аав та бидэнд үргэлж сайныг л өгөхийг хүсдэг. Харин тэр сайныг өгөхийг хүсэхдээ хөрөгчөөн дүүргээд, гэр орноо дүүргээд хэрэгтэй бүх зүйлүүдийг авч тавьчаа миний охин миний хүү хүснээрээ хурж очоод хэрэглээрэй гэж хүсдэг гэсэн. Амен. Итгэлээрээ хүрээд ав. Итгэлээрээ над руу ирээд ав. Угаасаа би та нарт өгөхийг хүсэж байгаа. Угаасаа би та нарт үүнийг бэлдсэн гэж хэлж байна гэсэн. Бид түүний хүүхдүүд болоход өв залхамжлагч нь болсон. Бидэнд зориулсан ерөөл бэлтгэгдсэн. Бидэнд өгөгдөхөөр бэлтгэгдсэн байгаа ерөөл, хангамж, баяр хөөр, мэдлэг, чадвар, боломжууд бүгд Бурхан дотор бэлтгэгдсэн. Ширээ дүүрэн засагцсан гэсэн. Харин та явж очоод идэх эрхэм танд байгаа. Харин бидний хідэн итгэлээр явж очоод ширээнд суудаг бол яг нэмэгтэй шиг итгэлээр хүрээд ерөөлүүдэд. Өнөөдөр юугаар дамжуулж Бурхан бидэнд дахин сануулж байгаа зүйл бол итгэлээр надад хүр. Итгэл чинь чамайг идгээл амар тайван явж зовлонгоос ангижэр гэж энэ нэмэгтэйд хэлсэнтэй адил итгэлээр хүрчрээ айл хизээрээ чамд бэлтгэгдсэн байгаа ерөөлүүдээ аав гэж хэлж байна гэсэн. Бүгдээ ийштэй хамтдаа уншигурваа. Есүс түнд охин минь итгэл чинь чамайг идгээл амар тайван явж зовлонгоос ангижэр түн гэвэ гэсэн. Би чамайг идгэлээ гэж хэлээгүй Есүс. Итгэл чинь чамайг идгэлээ. Итгэлээрээ чи хүрээд идгэрлээ наглаа.
Тийм учраас амар тайван явж зовлонгоосоо ангиж хараа гэж хэлж байгаа. Итгэлээр бид эзэнд хүрч очдог хүмүүс болцгоё. Итгэлээр эзэн рүү ордон очоод танд бэлтгэгдсэн ерөөлөө, хувь тавилангаа, хангалуун байдлаа, ялалтуудаа, мэрэгэн ухаанаа, амар тайвангаа хүлээн авдаг хүмүүс болцгоё. Итгэлээр хүрээд авдаг болъё. Энэ эмэгтэй яг энэ эмэгтэй шиг итгэлээр хүрээд хэрэгтэй зүйлээ бүгдээрээ авдаг хүмүүс болъё. За бүгдээр хамтдаа нэг сонирхолтой түүхийг сонсоод тэгээд өгнөөс сургаалыг өндөрлөе. Эхнэр бит хоёр итгэлтэй холбоотой их олон дасгалжуултуудыг амьдралаараа туулж ирсэн. Итгэлээр бурхан төрөх, итгэлээр бурханыг дагах, итгэлээр үйлдэх талаар 2013 онд бит хоёр Солонгос байх үедээ Солонгосын Every Nation чуулган дээр очмоор байсан. За тэр үед Солонгосын Every Nation чуулганыг энэ гол зогсоод залбируулж байгаа Саймон гэж пастор өдөртөж байсан. Тэгээд Саймон пастортай байгаа айлынхаа утсаар бит хоёр Солонгос дугаар байхгүй учраас утсаар нэрсэн. Тэгээд Саймон пастор бит хоёрт юу хэлсэн бэ гэхээр цуглаан тэдэн цагаас болно. Тэгээд Оксуу гэдэг өртөө дээр ирээрэй гэсэн. За тэгээд Оксуу өртөө дээр очно гэдээ хоёлаа юугээр метроны одоо газрын зургаар харж байгаад байгаа газараас суугаад ямар ч сан Оксуу дээр очсон. Тэгээд Оксуу дээр буугаад аль гармаар гарах хаашаа явах нь ерөөсөө бүгд ойлгомжгүй өртөөн дээр л очих байсан. Тэгээд яаж нөгөө сүм дээр очихоо мэдэхгүй дотроо би юу гэж бодсон гэхээр за ингээд загалмаа харагдвал яваад орохоо сүм байгаа даа л гэж бодож байсан. Ер нь бол Солонгос техник цуглаанууд загалмаагаа босгоцсон байдаг. За тэгээд юу болсон гэхээр Оксуу өртөөн дээр ямар ч яваад очлоо. Тэгээд бид хоёрт Солонгос утас байхгүй учраас, нэт байхгүй учраас ямар ч холбогдох боломж байгаа. Тэгээд Оксуу өртөөн дээр буусан чинь 1 2 3 4 5 гээд маш олон гарам байсан. Айлдах гармаар нь гарлаад бол тэгээд шал өөр зүг рүү явна. Ер нь бол яг метроны гармууд нь бол тиймтэй Солонгост байсан улсууд мэднэ. Нэгдүгээр гармаар гарлаа бол тэгээд шал өөр зүг рүү явна. 10-р гармаар гарчаад нэг рүү ингэж явна гэдэг бараг боломжгүй. Гарсан гарам нь яг тэр зүг рүү чиглэсэн л хаалга байж. Тэгээ бид нар харж байгаа аль гармаар гарахаар ерөөс учраа болоо. Тэгээд юу болсон гэхээр за хоёулаа залбирая. Тэгээд хоёулаа яг итгэлээрээ хөтлүүлье. Тэгээд бурхан бид хоёрт ямар нэгэн дуу хоолой хэлнэ. Тэгээд би бурханы дуу хоолойг сонсон. Чи болохоор миний төлөө залбирна гэд эхнэр бид гараараасаа бариад өртөөн дотор залбирлаа. Эцэг минь аль өртөөр өгөх. Тэгсэн чинь нэгийн тоогоод ирж шин. Нэгийн тоог гэж байна ерөөсөө. Нэгдүгээр өртөөр гараа. Нэгдүгээр халахаар гараа гээхтэй. За тэгээ хоёулаа шууд нэг рүү гарсан. Гараад ирсэн чинь 3 зам байна. Баруун тийш явсан, зүүн тийш явсан, зам өндлөг гараад явсан 3 зам. Хааш явахаа мэддэггүй. Тэгээ хоёулаа гарч ирэхдээ дахиад гараараас барай залбирсан. За эцэг минь аль замаар нь явах вэ? Баруун уу, зүүн үү? Шаа. Тэгсэн чинь баруун гэж шүү. Тэгээ баруунаар явах гэдэг шиг байна да. Тэгээ би залбирч сонсоод эхнэр миний төлөө залбирч байгаа шүү. Тэгээд за бурхан битэрийг баруун талын замыг барай явуулж байна. Тэгээ хоёулаа баруун талын замыг барай явуулсан. Яваад байхдаа загалмаа харахад байсан. Загалмаа харагддаг шүү. Тэгээ нэлээд явж байгаад эргэлзэж хэлсэн л дээ. За хэцүү буруу замаар явлаа да хоёулаа. За хоёулаа дахиад нэг залбирах гэдэг. Тэгээ хоёулаа гараараасаа барай залбирлаа. Эцэг минь энэ одоо зөв үү буруу юу? Буцгүй яах вэ? Тэгсэн чинь бурхан бидэрт ямар итгэл өгсөн бэ гэхээр зөв наад замаараа яваад байгаа гэсэн. Тэгээд би залбир дуусаад за эзэн зөв гэж яана хоёулаа энэ замаараа явъя. Тэгээд нөгөө замаа дагаад явсаар гадныг харсан чинь баахан апартмент буюу нөгөө ийм хорооллууд дундаараа ирлээ. Сүм байгаа шинж харагддаггүй шүү. Тэгээд би болоо за яг буруу зам юм гэж. Аюу итгэлгүй царайлаа. Тэгээд хоёулаа дахиад залбирлаа. Энэ яг зөв. Яг мөнөө үйсэн мөрөө. Эхнэр миний төлөө залбираад би эзнээс асууж байгаа шүү. Харин бурхан яг ямар дуу хоолойгоор бидэнд ярьсан бэ гэхээр зөв наа замаараа яваад байсан. За зөв л гэдэг ашиг байна. За явъя. Тэгээ одоо явсаар л харсан чи бүр хятад хороолч шиг юм руу яваад орлоо. Баахан хятад хүмүүстэй таагаад тэгээ за энэ ясгүй хайр биш үү? Таглаад гэж утсан. Тэгээ дахиад хоёулаа залбирлаа. Энэ яг мөнөө. Тэгээ залбирлаад дуусны дараа 11-7 гэдэг дэлгүүр Солонгос таасан байна. Яг 11-7 гэдэг манайхаар бол одоо CMU Circle K энэ шиг тийм сүлжээ дэлгүүр жижиг. Тэр нөгөө 11-7 гэдэг дэлгүүр рүү би ороод ойр хавь сүм байна уу гэдээ асуугаад ирээ гэж их нэртэй хэлээ. Нөгөө 11-7 рүү гүйлээ. Тэгээ юу болсон гэж бодож байна. 11-7 рүү ойр хавь Христийн сүм байгаа юу гэдээ англиар хальтмалт асуухаар гүгээд орсон чинь касн дээр нөгөө сүмийн пастор маань юм аваад зогсож байна. Энэ хүн шүү дээ. Нөгөө очстой сүмийн маань пастор касн дээр юм аваад юм бичүүлээ зогсож байна.
Тэгээд би нөгөө пастортаа тараа нөгөө хүмүүс намайг харж очиод хүү яави би бас очиод зочихгүй бүү баяр. Яг зүг байсан байна нөгөө зам. Тэгээд нөгөө пастортаа уулзаад тэднээс өмөрөөдсөн. Тэгээд яг энэ зүйл бол бидэрт итгэлийн бас нэгэн онцгой дасгалжуулалт болсон. Бид итгэлээр хүрэх үед, итгэлээр алхах үед, итгэлээр үйлдэх үед бид үнэхээр Бурхан бидэнд бэлдсэн онцгой өрөөлүүдийг авсан. Тэгээд танаас асуумаар та нарын хідэн эзний өрөөл дотор бэлхэж амьдрах. Та нарын хідэн ялагдаж биш яарч амьдрмаар. Та нарын хідэн хангалуун дүүрэн байж Бурханы өрөөлийг авсан хүн шүү гэж хэлүүлж амьдрмаар. Тэгвэл бүгд хамтдаа сургаалыг дүгнэе. Тэгвэл эзэн энэ өдөр бидэнд хэд хэдэн чухал зүйлийг хэлж байна. Бурхан энэрс хайраар дүр. Та түүнээс асууж залбирхаас ч юм. Тэр танд юу хэрэгтэй байгааг мэддэг учраас. Танд хэрэгтэй зүйлүүдийг тэр бэлдсэн. Та түүнээс амьдралынхаа аяыг дүүргэх гэж байна. Тэр таны гэр орныг дүүргэх хүсдэг. Гойж залбирснаас тань илүүгээр хангаж дүүргэхийг хүсдэг. Хайр дүүрнэ. Намайг юрэг болов, намайг хэвэх болов гэж та эргэлзэх шаардлага. Тэр үргэлж таныг ерөөж ивэж дүүргэхийг хүсдэг. Бас нэг чухал зүйл. Харин бид ихэвчлэн ингэж хэлдэг. Бурханыг бидний амьдралд хүрэхийг би хүлээж байна гэж. Бурханыг бидний амьдралд хүрэхийг бид хүлээгээд л амьдраад байна. Бурхан минь надад хүрээч. Бурхан минь миний амьдрал руу, миний гэр орон руу, миний ажил мэргэжил рүү та өрөөлөн цутгаач. Надад хүрээч гэж Бурхан танд хүрэхийг л ихэвчлэн бид хүлээж байна. Харин өнөөдрийн Библийн хэсгээр дамжуулан Бурхан өөрт нь итгэлээр хүрээсэй гэж бидний хүлээдэг тухай гарч байна. Яарын гэрд очиж, яарын охинд хүрч эдгээхээр явж байсан Есүс эзэн замдаа нэгэн онцгой зогсолт хийсэн гэсэн. Тэгээд байж яг энэ зүйлийг л та нар мэдчих хэрэгтэй байна гэж хэлсэн гэсэн. Есүс зогсоод хэн надад хүрвэ? Хүмүүс бүгдээрээ таныг тоорж хүчиж байна шүү дээ. Бүгд л танд хүрж байна шүү дээ багшаа гэж хэлсэн шавнарынхаа хариултанд Есүс хэлж байна. Надаас хүч гарахыг мэдэрсэн. Хэн нэгэн надад итгэлээрээ хүрлээ. Тэгээд итгэлээ авчлаа. Би харин очиж хурж хэнийг нэг идгээхээр явж байна. Гэтэл хэн нэгэн ирээд надад хүрээд итгэлээ авлаа. Би ямар их баярлж байна гэж. Дараа нь өнөө хүн өөрөө ичдэг үед охин минь яг зөв. Итгэлээсээ болооч итгэрчлээ шүү дээ. Угаасаа би чамайг итгэе гэж бодсон. Угаасаа би бүх хүнийг итгэрээсэй гэж хүсдэг. Итгэлч нь чамайг итгээе. Амар тайван явтаа. Зовлонгоосоо бүрнэ гэж хэлсэн. Бурхан өөрт нь итгэлээр ингэж хүрээсэй гэж хүсдэг. Итгэлээр түүнд ойлтон ирээд түүний танд бэлдсэн өрөөлүүдийг баяр хөөртэйгээр итгэлтэйгээр аваасаа гэж хүсдэг. Энэ амьдралаа дуустал хангалуун дүүрэн байж ядаж уран зориг баяр хөөр ялч дотор амьдраасаа гэж тэр хүсдэг. Харин итгэлээр бидний хідэн Бурхан хүрдэг. Итгэлээрээ Бурхан руу ойртон очиж, эдгэрч, хангагдаж, амар тайван амьдарч, зовлонгоосоо ангиж ирдэг. Эцэг өнөөдөр яг л энэ зүйл та бидний хүрээлж. Итгэлээрээ эзэнд ойртон очоо, эдгэрцгээе. Итгэлээрээ эзэнд ойртон очоо, хангалтууд авъя. Итгэлээрээ эзэнд ойртон очоо, ерөөлүүдээ өгтөн авцгаа. Бүгд хамтдаа суулгасан их эзний нэрээр.